байна. Байна сайн байна. Бэрнлээ гэдэг хүүхдээрээ. Би байна. Сайн байна миний дүү. Би цагдаагийн газараас ярьж байна. Баттөмөр гэдэг хүн байна. За. За. Ахын дүү надтай нэг ярих боломжтой байна. Боловстой нэ. Хичээлээ гацаа хийж төр. За. За миний дүү энэ өчигдөр юу болсон юм бэ? Танаа ингэ тэр чи 14 дугаар сургуулийн 11-ийн бай ангийн хүүхд юм байна шүү дээ, тий? Тийм. За энэ өргөдөл гомдол санал ирсэн байна л да. Ихэр цэцгийн охинтой холбогдолтой. Тий, аав ээж нь манад өргөдөл бичсэн байна. Өөрөө бас гарын үсгтэй юм. Өргөдөл ирсэн байна л да. Юу болсон юм бэ дөө? 0 төр нөгөө сугны нөгөө үнэр тарагч. Зүгээр 0 дотор зүгээр байж исэн юм уу? Хин нэгнийх юм уу? Юу юм? Манай нөгөө ангийн хүүхд. Сугны хөлс дарагчаа. За тэгээд тэрийг нөгөө сугруугаа засчаад тэгээд нөгөө би тэрийг засаа зураг авахулаад 0 төр зогсчихсон байхгүй юу? За. Тэгсэн манай ангийн хүүхд засаа зогсож байгаа тэгээд би аваад засаа зогсож ихс зэрэг орж ирээд зөрөд орсон байхгүй юу? За тэгээд зөрж оронгуудаа гөлгөнүүд нь болоод суулаад тэгээд яхаа мэтээ гараа. хин тэгсэн. Ихс. За. Тэгээд мэтээ зөрж гараад орж ирээд ангид төр байжсэн чинь багш шалгалтын дүнд танилцуулаад ихс зүү зүгээр хийж байгаа тэгэл 20 орчим минутын дараа тэгээд үйлдэл. Одоо энэ хүн чи одоо эмнэлэгт байна, эмчлэгдээд гарах л баг. Тэгтээ бол одоо тодорхой хэмжээнд бол хичээлээ алдлаа. Тэр одоо эцэг их эмнэлэг дээр нууч цаг заваа алдлаа гэдэг ч юм уу. Тим үнцэл дээрээс миний дүү одоо өөр дөр чи их ирүү үүсэн л дээ. Яал их унал гэсэн үг л дээ. Одоо ер нь 20 мянган төгрөг хулгайлаад 2 3 жилийн яал авдаг болсон үе шүү дээ, тийм ээ? За чи ер нь аав ээж одоо юу хийдэг вэ? Одоо чамайг хэрвээ ингээд одоо хүүхдийн колонд 2 3 жилээр явлаа гэж бодоход тийм ээ? Ард чи одоо ямар хүмүүс үлдэх үү ер нь те? Чи ярь та. Одоо манай дүү аавдах ер нь хэцүү бол. Чи дүүрэг рүү ороод одоо нэг давхарт Баттөмөр гэдэг ахлах дэслэгчтэй уулзъя гэдэг өнөөдөр хичээл чийдээс тарах. 6 өнгөрөөгөө тарах. За чи 8 цагаас өмнө ирэн шүү заа юу. Би одоо гадуур бас хэрэг мөрөдөж байгаад ажил дээр очин заа юу. Баттөмөр гэсэн үү? Тий. Тэр төрхүүгээд бас вандтай хэл тэр тоо хоёр ирэн шүү заа юу. Тэгээ тоо хоёрыг хэсэг хугацаанд саатуулнаа. Нэг 7 хоногор саатуулна заа юу. Багшд ч угаасаа хийлчин. 7 хоног саатуулаад 7 хоног саатуулагтаа өмсөх зүөх дулаахан хувцс инээдрээ юу байдیں۔ Тэр бүгдийг одоо аваад ирэн шүү заа юу. 7 хоногийн дотор эцэг эхчүүд бол 2 л удаа ирэх хэрэгтэй байдیں۔ Тэгээд хоёрыг ер нь түр саатуулах байранд хорий заа юу. Чи эргэнүүлэх авсан уу? Аваагаа. За чи өөрийнхөө төрсний гэрчлэгийг тэр төрхүүгээ банд ч юм байна одоо тий? Бага ангид байгаа. За тэрэндээ бас төрсний гэрчлэгээ авчир гэж хэлээрэй заа. Тэгээд миний дүү юу яагаарай. Гэлгэр одоо нилоно хувцас өмсч ирээрээ. Даавн хувцас бити өмсөөрэй заа. Даавн болон тийм зузаан хувцастаа бити ирээрээ. Энэ нөгөө нэг энэ чинь бас тийм хүсээд их газар биш шүү дээ. Бөөс мөөсдөх тийм юм байдیں۔ Заа юу. Тэгэхээр болж өгвөл 6 цагаас тараад гэртээ хараад усанд орж амжих уу? Усанд орчоод тэгээд нилааны хувцастай ирээрээ заа юу. Бөөс тогтдоггүй одоо бөөс амьд бөөс яриад нь шүү дээ би чамтай тий. Чи миний дүү ингэхдээ чи энэ хөлс дарагчаас би энэ хөлс дарагчийг үзэн ядаж байна гэд хэлдэ. Би энэ хөлс дарагчийг үзэн ядаж байна. Би таныг бол хүндэлж байна. Миний буруу. Тэгээд энэ хөлс дарагчийг үзэн ядаж байна. Сугны хөлс дарагчийг нэг бүтэн хэлээд ихтэй. За би таныг хүндэлж байна. Сугны хөлс дарагчийг үзэн ядаж. Нулимс гарч ийнө чамаас. Гарч. Сугны хөлс дарагчийг үзэн ядаж байна. Өөрийнхөө бүтэн нэрийг хэлж агаад тэр миний би сугны хөлс дарагчийг үзэн ядаж байна гэлээд ихтэй. Гамбатын хэллээ. Сугны хөлс дарагчийг үзэн ядаж байна. Байна бэрнлээ юу? Гүн. Бэрнлээтэй яриад хэдэ нөгөө сэтгэлийн асуу. Байна. За ахын доо ангийнхан чи хэлсэн үү тоглоом гэж? Гайгүй юу? Гайгүй. Яаж чинь? Яагаад. За. Хөөе ангийнхандаа хэлэх үг байна уу? Хэлэх үг байна уу? Тий. Зоослороо айлтай шүлгээл. За өөдрөгөө гараа зүгээр ч та яавал гэж та. За бай. За.